Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас толгойтын эцэс хүртэлх замыг 1978 онд, толгойтын эцэс орбитын уулзвар хүртэлх замыг 1985 онд ашиглалтанд оруулж байжээ. Өнөөдрийн хүртэл их цэцүүрийн ажил хийж байгаагүйгээс иргэдэд чирэгдэл учруулах болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. За сонгон нархан дүүргийн иргэдэж толгойтын чиглэлийн замыг шинжилж өгөх хүсэлтийг удаа дараа ирүүлж байсан байна. Тэгвэл энэ зүүн толгойтын замыг улсын төсвийн хөрөнгө болон Азийн хөгжлийн банкны хөнгөлтэй зээлээр барихаар болсон байна. За замын ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор 230 айлын газрыг чөлөөлөх юм байна. Ганц хүндрэлтэй асуудлууд ерөнхийдөө тээврийн эрсдлийн хөдөлгөөнийг бол түр зам буюу энэ зорчих хэсгээр зохицуулж явуулах асуудал. Тэрээс бид бол хугацаанд төлөвлөгөө графиктай тэр дагуу хийгээл амжин тооцсон. Одоогийн байдлаар бол 3.6 тэрбумыг нийслэлийн төсвөөс гаргаад зам маань эхэлж байгаа. Улсын төсөвт бол 8.5 тэрбум төгрөгийг бид энэ замын засвар зориулан батлуулж чадсан байгаа. За 30 гаруй жилийн дараа өргөтгөж шинжилгээр болсон энэ замыг 4 игнэ бүхий зорчих хэсгийн өргөнийг 14 м болгож хоёр талдаа 285 м явган хүний зам, борооны ус зайлуулах шугам гэрэлтүүлэхтэй болгож шинжилэх юм байна. Замын ажлын гүйцэтгэгчээр Total Inc компани ажиллана. Төлөвлөгөө ёсоор үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас толгойтын эцэс хүртэлх замыг 7 дугаар сарын 5-нд, толгойтын эцэс орбитын уулзвар хүртэлх замыг 10 дугаар сарын 30 гэхэд дуусгаж 2016 оны 12 дугаар сарын 1 гэхэд ашиглалтанд бүрэн оруулахаар төлөвлөжээ.